Сайн байцгаана уу? Ясны батбих байдалд кальц их чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бид ойлгодог. Гэтэл кальцаас илүү дасгал хөдөлгөөн ялангуяа хүчний ясанд хүч мэдрүүлсэн, эсрэг хүчил мэдрүүлсэн дасгал хөдөлгөөн бол маш чухал байдаг юм байна гэдгийг Америкийн нэгдсэн улсын сансар судлалын хүрээлэн буюу NASA-гаас энэ судалгааг олж илрүүлсэн байгаамаа. Тэр нөгөө сансрын нисэгчд маань сансрынхаа тэр хөлөг дотор жингүүдлийн байдалтай нэг хэсэндээ байж идэг шүү дээ. За тэгээд тэд ясны сэргэжилт явахаас сэргийлээд гээд нэмэлтээр кальц уудаг боловч ясны сэргэжилт нь явагдаад байгаа нь харагдаад байсан юм л да. Ингээд тэрхүү сансрын нисэгчтэй тусгай аппаратанд ингээ өдөрт 2 цаг, доотлол нь 2 цаг ингээд энэ дасгал хөдөлгөөнүүдийг хийлгүүлэхэд хамаагүй тэгээд дээрэс нэмэлтээр нөгөө кальц авгаа явж байгаа шүү дээ. Ингээд хийлгүүлээд харахад тэрхүү ясны сэргэжилт нь бол хамаагүй багасж байгаа нь бол харагдсан байж байгаа. Тийм ч учраас нөгөө мэрэгжлийн тамирчид тенсчид нөгөө фоксчдын энэ гар болоос маш бараг чулуу шиг болчихсон байж гэж байгаа. Энэ яснууд нь бол тийм хүчтэй. За мөн хөнгөн атлетикийн тамирчдын бол яс бол бас маш бат бих байдаг гэж хэлж байгаа юм. За энэ бол жишээлх юм бол яагаад ингэдэг вэ гэхлээр маш энгийнээр тайлбарлах юм бол барилгатай дүрлжээ л да ясаа барилгатай дүрлжээ. Тэгэхээр барилга барихад хамгийн гол чухал үндсэн материал нь бол тоосго шүү дээ. Тэгэхээр тоосго маань тэрхүү барилгын тоосго гэдэг маань нэгсэндээ бидний кальц гэсэн үг. За тэгвэл тэр тоосгийг барилгачд байж өрнө шүү дээ. Барилгачд байхгүй тэр тоосго өргөхдөггүй. Тэгвэл тэр барилгачд нь хин юм бэ гэх юм бол бидний ясны шинэ ясыг бий болгож идэг остеобласт гэдэг тэр эсүүд байж байгаа. За тэгвэл тэр эсүүд маань хизээ идэвхжиж хизээ тэр ажлаа хийдэг юм бэ гэхээр ясанд тэр хүч мэдэрч байгаа, тэр эсрэгүүцэл мэдэрч байгаа тэр тохиолдолд тэр юунууд маань улам идэвхжиж идэг тэр эсүүд маань. Тэгэхээр бид нэр тэр эсүүдээ остеобласт эсүүдээ тэр ажилчдыг нэгсэндээ ажилд нь гаргаж сэрээх нь хамгийн чухал байгаад байгаа байхгүй. Тэрээс ганцхан кальц уугаад юугаа сайжруулад ясны сэргэжилт явагдахгүй байгаа гэж ойлгох юм бол маш буруу болчиход байгаамаа. Ялангуяа 50-аас дээш насныхан бол ер нь бүгд бол ясны сэргэжилт яваад эхэлж байгаа. За тэгэхээр өглөө босоод бид тэр ясны эсүүдийг сэрээх хэрэгтэй. За ингээхийн тулд бид нэр өглөө босоод ерөөсөө ийм суултыг ингэж юм. За ингээ 20 удаа шаахан ингээд суугаад босно. За энэ маань болохоор яг биеийн бүх жингээ нэгсэндөө яг энэ хөлнийхөө ясныхаа хөлнийхөө ясан дээр ингэж өгж ачаал өгж шүү дээ. За ингэснээр энэ мессежийг өгснөөр нөгөө ясны эсүүд маань өглөө ингээ ажилдаа гарч эхлэх нь шүү дээ. За тэгээд ажиллаа хийж эхэлнэ. За ингээд өглөө сайхан 20 удаа босоод суучих хэрэгтэй. За өдөг асуудалтай хүмүүс маань ингэ сууж чадахгүй байвал сайхан ингээд өвдгөө дээшээ өргөө сайхан ингээд 20-30 удаа сайхан ингээд алхсан ч болно, зүгээр ингээд сайхан өргөсөн ч болно. Дороо. За ингээд сайхан хөдлөө өргөөд ингээд алхаад яваад иж болно. Ингээд. За мөн энүүнийг удаан жоох ингээд нэг хөл дээр нэгсэндээ тэнцвэрээ авна тийм үү? За жингээний хөл дээр өгнө. За мөн тэнцвэрээ олж авч байгаа. За энэ маань бас биднэрт их хэрэгтэй энэ тэнцвэртэй байдалтай болох маань бас мөн ингэж зогсож болно. Ингээд бас 20 удаа тий. За энэ мессежүүдийг өгснөөрөө өглөө нөгөө тэр остеобласт эсүүд маань сайхан сэрээд ажилдаа гарч эхэлж шүү дээ. За ингээд нөгөө биеинд маань байгаа нөгөө кальц буюу тоосгуудаа сайхан үрж эхэлнэ гэсэн үг. За мөн нөгөө сунях гэдэг те бид нар гар дээр ингээд сунаадаг. За тэр сунаалтыг бас хийж олно. Энэ маань бас л мөн бүх биеийнхээ жинг хөл дээр гар дээр аваад хийж байгаа гэсэн. За миний хувьд бол би тэр сунаалтыг хийж чаддаггүй. Яг бол хоёр мөр маань асуудалтай учраас нөгөө хөдөлгөөний хязгаарлалтын ингэсэн юу хийж чаддаггүй. Тиймэрхүү хүмүүс маань бол зарим нь бол ийм сандал дээр нэгсвэл ингээд сайхан сандал дээр
За ингээд сунаж болно. За би мөн бас л жоохон муу хийдэг. Яагаад гэвэл доошоогоо ингээд юу яаж болдог. Миний гар маань ингээд нөгөө тэнийдэхгүй учраас мөр маань тэгэд ингээд нэгсэнтэй хүчээ гарн дээр хөлн дээр ингээд хүчээ аавна гэсэн үг. Ингээ ясандаа тэр хүч өгч байгаа гэсэн үг шүү дээ. За энгийн хүмүүс бол нөгөө янз бүрийн аппаратнууд дээр те за хүндийн юм хүм өргөж ингээд жин яаж олдон. За бидний хувьд бол үемчний асуудалтай хүмүүсийн хувьд үсрэх за жин өргөх гэдэр бол маш хориотой шүү дээ. Тэгэхээр бид нар бол өсөрч болохгүй. Өсрөх бол уг нь бас энэ ясанд бол бас ачаал өгнө. Энэ мессеж өгнө хүндийн гэтлэр бид нар бол тэр бол болохгүй. Тэгэхээр иймэрхүү асуудлуудыг хийх хэрэгтэй. За миний хувьд мөн ингэж газар хэвтэж жагаад за нөгөө хөл гар дээрээ ингэж юугаа авч ингэж зогсдог. За энийг бол ингэж би газар хэвтэж жагаад ингэж хийдэг. За тэгэхээр та нар маань бас л нөгөө өвдөг хөл дэдрийн асуудалтай хүмүүс маань бол мөн хандлан дээр ингэж болно. Нэгсэндээ эн чинь нэг хөл дээрээ нэг гар дээрээ бас буийнхаа бүх жинг аваад за тэгээд тэнцвэрээ авч байгаа гэсэн үг шүү дээ энэ ч мэ. Энэ бас их тэнцвэрээ авахс биднэрт их чухал шүү. Тэр иймэрхүү юм тэнцвэртэй юм жингээ ингэж яаж байгаа юм хослуулсан юм дасгалуудыг хийж бол бас хоёр талын бидний хувьд бол ашигтай. За ингээд сайхан 30 секундээр ингээд барих хэрэгтэй. Хөл гараа нэгсэндээ солбоод өргөж байгаа гэсэн үг шүү. Гар хөл чинь солбогдоод за ингэж явахдаа бас мөн ингээд хуруугаа хөдөлгөө тэдэр ингээд байжтэй. За ингээд 30 секунд. За мөн өөр за бүр өвдөг муутай эдэр хүмүүс маань хананд бас мөн ингэж болно. Ингээ өөрсдийнхөө чадвар аль болох хэлбэрээрээ л ингэж хамгийн гол нь яг бүх биеийнхээ бүх жинг зөвхөн яг хөл гар хоёр дээрээ ингээд тэр яс тэр нэгсэндээ жингээ өгж байгаа гэсэн үг шүү дээ. Иймэрхүү ийм асуудлуудыг хийх хэрэгтэй. За мөн ингээд зөөлөн юм тавьчихж агаад за энэ мөр муутай хүмүүсийн хувьд бол бас их юм хүч мэдрүүлэх бол энэ чухал. Тийм болохоор одоо ингэж сайхан түлхэж өгж явах хэрэгтэй ингэж ингэснээр энэ бас энэ ясанд чинь бас хүч өгж байгаа. Тэр ингэж эднэр зогсож явах хэрэгтэй. За мөн ингэж солиод эдэргээд харагдаж байна та нарт маань нэгсэндээ ингээд гараараа цааш нь ингээд юм түлхэж байгаа юм шиг ханаруугаа түлхэж байгаа шүү дээ. За гих мэтийн ийм хүч мэдрүүлсэн ийм дасгалууд бол ясны маань бат бэх байдалд бол маш чухал. За тэгээ хамгийн гол нь энийгээ бид нэр өдөр тутамдаа бас тодорхой богино хугацаанд ингээд байнга өгж явах хэрэгтэй. Жишээлх юм бол энэ маань юу гэсэн үг вэ гэхээр за 1 цаг 2 цаг нэг ингээд байнга ингээд суугаад ингээд ямар ч өдөржингөө ясандаа тийм юу өгөхгүй мессеж өгөхгүйгээр суугаад авахгүй. За 2 цаг суусан бол босоод сайхан өрөөнд дотор ингээ алхахдаг ч юм уу те. За эсвэл нэг 2 цаг дотор нэг 5хан суугаал босдог те. 5 ингээл суугаа босно. Ерөөс ингээл 5 удаа. 3 4 5. За ингээ суугаа босдог ч юм уу. Эсвэл одоо шатаар өксөж гарч идэг ч юм уу. За алхаж явахдаа мөн нэг ингээ хөлөө өргөө алхдаг ч юм уу. Гих мэтлийн ингээд нэг цаг 2 цаг ч юм уу те ингээ ойрхон тэр мессежүүдийг ингээ маш жоохон их дасгал хийхгүйгээр нэг 5хан удаа 10хан удаа эдэр гэсэн юмнуудыг ингэж ойрхон бас өгж явах юм бол илүү бас үр дүнтэй гэж хэлээд байгаа. За тэгээ та нар маань бас ийм хүчний ясандаа их хүч мэдрүүлж байгаа юмнууд бол ядангуй энэ үе мөчний асуудалтай хүмүүсийн хувьд бол яс сургалттай хүмүүсийн хувьд бол энэ ясны чинь бат бэх байдал маш их чухал гэдэг шүү. Тэр өвдөд байгаа тэр ясуудыг чинь тэр өвдөлт өгж байгаа тэр юу гэж чинь тэр хүчтэй яс чинь тэр чинь одоо нэгсэндээ даадаг тэр болдог учраас ясны бат бэх байдал их чухлаа.